За би яг энэ өнөөдрийн хуралдааны тэмдэглэлд хоёр зүйлийг зориуд тэмдэглэж үлдээмээр байна. За мөн ерөнхий сайдаас хоёр асуулт байгаа. За нэгдүгürt энэ танхимаас ямар ч шийдвэр гарсан бай Монголын ард түмэн итгэл найдвараа битгий алдаасаа гэж чин сэтгэлээс хүсэж байна. Учир нь гэвэл бид нар өнөөдрийн 126 гэхээсээ илүүтэй ардчилсан үндсэн хуультай улс гэдгээ бид нар ямагт санаж бас бид нар яг энэ үндсэн хуулиндаа хамаг итгэл найдвараа өгч байгаа гэдгээ бас бүгдээрээ нэг эргэж нэг санаасай. Тэгэхээр бид нар энэ итгэл найдвараа битгий алдаасай гэж хүсэж байна. За хоёрдугаар хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөний хамгийн гол амин сүнс нь үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх эрхчлөөний асуудал байдаг. Илэрхийлэхээс илүүтэй гэсэн үг тийм. Тэгэхээр энэ эрхчлөөг бол хинч хязгаарлаж чадахгүй, хинч шүүх боломж байхгүй юм эрхчлөө байдгаар онцлог. Гэтэл бид нар яг би одоо энэ танхимаас гарах үр дүнгээс илүүтэй өнөөдрийг хүртэл явж ирсэн процесс дээр бид нар ер нь нэг анхаарах хэрэгтэй байжээ гэж илүү би бол бодож суuna. Энэ хүртэл явж ирсэн процессыг бид нар ерөөсөө хүлээн зөвшөөрч ойлгож хүлцэн төвчиж хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа олон зүйлүүд бол ажиглагдлаа. Залуучууд бүгдээ үзэл бодолтой байна. Түүнийг илэрхийлж байна. Намын гишүүд бүгдээ үзэл бодолтой байна. Түүнийг илэрхийлж байна. Гэтэл үүнийг нь бид нар ерөөсөө одоо ойлгох ухаан байхгүй. Түүнийг заавал нэг мөнгө санхүү эдийн засгийн нэг ийм зүйлтэй холбогдол болчиход байна л да. Энэ нь өөрөө бидний итгэл найдварыг бөхөөхөд маш их одоо сөрөг нөлөөтэй гэж харж байна. Тухайлбал Лодо самбуу гишүүн бас бусад гишүүдээ конопо худалддаг гэж мэдэгдэл хийчлээ. Наран твэ наара гишүүн гадаа жигсэж байгаа жигсаал хийж байгаа залуучуудыг 50 сая төгрөгөөр багцлагддаг гэж хэлчихлээ. Яагаад бид нар энэ бүх процессыг хүлээн зөвшөөрч ойлгож бие биендээ итгэж чадахгүй байгаа юм бэ? Энийг ер нь бүгдээрээ нэг харах хэрэгтэй хаа гэж бодож байна. Тэгэхээр та хоёр маань бас ингэж хэлсэн энэ үгээ нотолж чадахгүй бол бас уучлал гуйх хэрэгтэй гэж бодож байна. Би бол энэ танхимд байгаа бусад бүх 126 гишүүдэд итгэж байна. Гадаа жигсаал хийж байгаа бүх залуучуудаа би бас итгэж байна. Тэнд органик өөрсдийнхөө хүсэл зоригоор очиж жигсаалд оролцож байгаа маш олон залуучууд, маш олон хүмүүс байгаа. Тэнд миний 22 настай охин ч гэсэн байгаа. Тэгэхээр энийг бид нар ямар нэгэн шүүлтүр тавьж бодож болохгүй хаа гэж бодож байна. Тэгэхээр цаашид парламент засгийн газар бол ил тод байдал дээр анхаарах ёстой том дохио боллоо гэж би бол хувьдаа дүгнэж байна. За хоёр асуулт. Монгол Ардын намын баг хурлын 303 гишүүн санал өгж нууц санал хураалтаар шийдвэр гаргасан. Тэгэхээр та өнөөдөр энэ танхимаас баг хурлын гишүүдэд хандаж үг хэлээч гэж хүсье. За хоёрдугаарт ёс зүйн хариуцлага, хууль зүйн хариуцлага, улс төрийн хариуцлага гэсэн энэ гурван хариуцлагын асуудал дээр та бас байр суурьа тодорхой илэрхийлээч гэсэн ийм хоёр асуулт байна. За баг хурлын хуралдааныг би бас зарлаж хуралдуулсан бас л ийм зорилготой байсан та бүхэн мэдж байгаа. Олон талаас нь асуудлыг ярья. Ганцаараа шийдвэр гаргачих шиг амархан юм байхгүй. Яг суур асуудал нь юу юм бэ гэхэд бид нэр ярьсан. 11 цаг тийм ээ 11 цаг хуралдсан. 11 цагийн дүгнэлтийн дараа одоо суур асуудал бол одоо бас юм томоохон гомдлууд за орон нутаг за ингээ парламентын гишүүдийн дунд бол үүсчээ гэдэг нь ойлгомжтой л болсон. Ойлгомжтой болсон. Суур шалтгаан энэ байна. За баг хурлын гишүүдийн хувьд бол за та намын дарга ерхий сайдын хувьд яаран шийдвэр гаргаж болохгүй шүү гэдэг ийм зүйлийг бол надад маш их олноороо хэлсэн. Тийм учраас би өнөөдөр парламент дээр ч гэсэн ингэж нээлттэй ярьж байгаа нь миний хувьд үзэл бодол идеологийн хувьд бол буужихгүй гэж бодож байгаа. Тэрний үг гэхээр би хамтраад засаглах нь энэ цаг үед зөвөө гэж бодож байгаа. За мэдээж одоо энийг хүлэмжшөөрөхгүй том асуудал үүссэн байна гэж үзэж байгаа. Оюун эрдэнэ байх үгүй нь бол тэр нэг тийм одоо чухал асуудал биш гэж би бодож байгаа. Цаашдаа энэ улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг айхтар маргалдахгүйгээр шийдээд парламентын засаг бүрэн бүтэн байх нь бол нэг номерын эрх ашиг гэж бодож байгаа. Тийм учраас одоо итгэл үзүүлэх энэ асуудлыг одоо хүндсэн. Яагаад баг хурлуул та бол одоо ажиллаа өгч болохгүй гэдэг ийм зүйл дээр маш хатуу. Над руу ч одоо манай баг хурлын гишүүд орон нутгийн одоо удирдлагууд маань бүгдээр л бичиж байгаа. За тийм учраас миний хувьд парламентаар ингэ шийдвэрлэх нь бол зүйтэй юм аа л гэдэг ийм одоо шийдэл төрсэн. Итгэл үнэмшил дээр одоо хатуу итгэл үнэмшилтэй байна.
Тэрний үг гэхээр хамтраад асуудлуудаа шийдвэрлэсэ гэдэг энэ идеологи битгий бөхөөсөө гэж бодож байна. Яг одоо өөрөөр хэллээ, бид нар үндсэн хуультай эрх зүйн төртэй ард түмэн. Бидний итгэл найдвар юу вэ гэхээр ирээдүйн хөгжил, ирээдүйн асуудлаа шийдэх чадамж битгий алдраасаа зөв дүгнэлттэй үлдчихээсэ. Өнөөдөр одоо энэ асуудлыг миний хувьд заавал ингэж ил тод ярихгүй байж болно. Гэхдээ энэ нь өөрөө парламентын гишүүдэд Монголын ард түмэнд бас сургамж болох зүйтэй, дүгнэлт болох зүйтэй, мэдээллийг өгөх зүйтэй гэдэг энэ агуулгаар баг хурал дээр ч гэсэн энд ч гэсэн ингэж хандж байгаа нь бол зүйтэй юм аа. Санал нэг байна. Тэрний үг гэхээр нийгэмд бид нар олон сегментүүд байна. Тийм л учраас бид энэ одоо сегментийг оруулж ирэхийн төлөө пропорционал тогтолцоо хийсэн. Анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл парламентд орж ирсэн. Багш нарын төлөөлөл орж ирсэн. Хуульчдын төлөөлөл орж ирсэн. Олон экспертүүд орж ирсэн. Одоо энэ төлөөллийнхээ үргийг бид нар хийж нийгмийн консенсус буюу зөвшөлтслийг л үүсгэх ёстой. Энэ нь өөрөө 126 та парламент. Энэ механизмаа одоо бид нар илүү бас тийм одоо ажилуулах тийм одоо шаардлага бол бас байна. Нийгэм, цахим ертөнд, технологи, хиймэл оюухан гэдээ маш их өөрчлөгдөж байна. Энэ хурдцыг одоо Монгол улсын төр өөрөө гүйцэхгүй байна. Парламентын хувьд шинжил болчлоо. Одоо төрийн анхан дунд чатанд одоо энэ шинжил болох, шүүхтэр энэ шинжил болох ийм олон асуудлууд бол бидний өмнө тулгымцсан асуудал болж байгаа нь бол ойлгомжтой байна гэж үзэж байна. Хоёр дахь асуулт нь ёс зүйн хариуцлага, хууль зүйн хариуцлага, улс төрийн хариуцлага гурав дээр та байр суурь илэрхийлчихье гэсэн. Ёс зүйн хувьд хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол энэ огторхон зүй ёсны асуудал. Гэтэ энэ чинь нотлохдохгүй байгаа орлогын асуудал огт байхгүй. Тийм учраас энийг одоо би бас одоо 23 та манай хүүхэд хүнд хайрцагтай болоод бүгж бэлгэснээс болоод бусд нь бүгд бодлоо. Энэ цагийн явцад ингээд удахгүй тодорхой болчихдол. Тэгэхээр энийг одоо бас ёс зүйн хувьд мэдээж бухимдуулсандаа би одоо уучлалт гуйж байгаа. Хүүхдтэй бас цаг гаргаагүй нь аав хүний бас буруу байж магадгүй. Гэхдээ энэ бол одоо аль ч нийгэмд амьдарч байгаа 23 настай залуу хүнд хайрцагтай болоод бүгж авчих нь бол энэ ёс зүйн асуудал биш гэж бодож байгаа. Энэ бол хайрцаглалын асуудал. Улс төрийн хувьд өнөөдөр гүйцээж хариулъя. Улс төрийн хувьд Монгол Улсын засгийн газар парламент дээр асуудлаа ярьдаг. Тэгээ шаардлагатай бол одоо хариуцлага тооцолдог байх нь бол зүйтэй гэж одоо үзэж байгаа. Тэгэхгүй л энэ цааш-цаашдын бас доктортой байдалд их нөлөөлнө. Би энэ одоо агуулгыг ярьж байгаа. За улс төрийн хувьд мөн би одоо баг хурал дээр энэ асуудлыг ярьдаг нь ганцаараа шийдвэр гаргахад бас хэтэрхий хүнд асуудал байна. Тийм учраас одоо хамтын шийдэл гаргах нь зүйтэй. Тэр дундаа одоо парламентын асуудлыг одоо өөрөө шийдэх нь зүйтэй юм аа гэж бодож байгаа. Ерөнхий сайдын хувьд юу вэ гэхээр би итгэл үнэмшилтэй одоо ч хатуу хэвээр байгаа. Тэрний юу вэ гэхээр энэ шийдвэрээс болоод нийгмийн эдийн засгийн байдал хөгжлийн бодлого төлөвлөлт ухарчул яана гэж би айж байгаа. Тийм учраас өнөөдөр би энд та бүхний асуултанд хариулаад ингэ сууж байгаа. Тэрнээс өргөдлөө өгчих шиг амархан зүйл байхгүй.